Сайн байцгаана уу? Гарааны бизнес нэвтрүүлгээр сонирхолтой эмэгтэй фаундеруудыг сүүлийн үед их урьж байгаа. Энэ удаад Asterisk Technologies хэмээх маш хурдтай өсөж байгаа IT-ийн нэгэн сонирхолтой бизнесийн үүсгэн байгуулагчийг ураад байна. Бүгдээрээ үнэр жаргалтай ярилцгаая. За өнөөдөр танах 13 онд байгуулагдсан тийм. Сүүлийн 2 жилийн хугацаанд яг гол өсөлтийн цэгүүдч юу байсан бэ? Ерөнхийдөө бол эхний 1 жилдээ бол би ер нь ганцаараа шахуу явж байсан. Яг хамтран үүсгэн байгуулагчтай оройдоо зөвлөлтөд гэдэг ч юм тийм. Тэгээ ажиллаж байсан. 1 жилийн дараанаас яг ажилтаа авч эхэлсэн. Ажилтаа аваад эхний 1 2 3 хүн аваад тэрийг хүмүүсээс сургаад ингээд тэнгууд би өөр болохоор үнцэн ажилласаа чөлөөлөх боломжтой болж эхэлсэн. Тэрний дарааны өсөлт гэх юм бол энэ жил болсон. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч тий одоо хамтарч эхэлсэн. Тэгээ тэр бол маш том юу болсон. Өсөлт болсон гэж бодож байгаа. Тий. Цаашаа явах бэлэн мөнгөтэй болсон байх нь шүү дээ. Яг ч тийм бол биш. Бэлэн мөнгө бол биш тий. Бэлэн мөнгө шүү дээ. Ямар хөлбөрийн хөрөнгө оруулалт ярьж байна? Байнгын үйлчлүүлэгчтэй маш том байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Тэр чинь бол айгүй том юм шүү дээ. За танах хүмүүс ERP систем гэрх гайхаад байдагтай юу юм? Ер нь маш богинохноор хэлвэл таны үндсэн бүтээгдэхүүн болох ERP систем гэж юу юм бэ? Байгууллагын ерөнхийдөө нэгдсэн өвдлийн сантай цогц систем. Байгууллагын бүх процессыг оруулсан. За энэ байгууллагад ч бүх зөндөл процессыг худалдаа авалт, борлуулалт, агуулга, санхүү, үйлдвэрлэл гэл маркетинг гэлээ. Тэр бүх юмыг нэгтгэгдсэн нэг өвдлийн санд оруулсан тийм систем. Тэгэхээр зэрэг энэ системийг нэвтрүүлснээр өвдлийн давхардал арилдаг тийм нэг хүн 1 2 3 гэдэг юмыг бол ажлын давхардлаас арилж байгаа тийм. Ингээд зөндөө олон давхарлаас үүсдэг. Эргүүлээд шийдвэр удирдлага шийдвэр гаргахад илүү хурдтай. Тайлан тоцоо шууд үнэн гардаг тийм. Өдөр тутамдаа real time гардаг болчихдог. Тэр маш даваа талтай. Тэр ERP систем миний ойлгосноор бол би өөрөө бас IT-ийн бизнес хийж байгаа юм тийм. Миний ойлгосноор бол ийшээ баг ойртохын аргагүй ямар амар юм бэ гэмээр том систем надад санагддаг. Яагаад ийм төвхтөө хүн системийг барьж аваад ажил болгоод бизнес болгосон юм бэ? Энэ гарааны төвхч яг юу вэ? Тийм айгуу том систем, үнэхээр том систем. Юу нэ захиалагчтай ингээд яхад бол захиалагч ERP системийг сонгож байгаа шүү дээ. ERP системийг сонгож байна гэдэг чинь бол тэр гүйцэтгэгч болон захиалагч хоёр хоорондоо ингэж гэрэлж гин гэж ярьдаг. Гэрэлтийн үйл ажиллагаа явагдаж гэж ярьдаг байна. Нэг л холбогдсон бол ил насан туршдаа ерөнхийдөө холбогдсон гэсэн үг байна. Ер нь бол тэгээд анх болохоор зэрэг би ерөнхийдөө нөгөө сургуулаа төгсөөд USA компанид орсон. USA гэж тухайн үед бол би Монголын IT-ийн бизнест бол нэлээд байр суурь олцсон том компани байсан. Тийчээ нөгөө дадлага оюутан байх үед USA-гээ дадлага хийдэг байсан. Тэгээ үргэлжлээд ажилд орсон. Тэгээд тэр компанид ERP систем битрүүлдэг байсан. Тэгэхээр зэрэг би шууд нөгөө 4-р цахилгаан станцын ERP төсөлд нь ороод тэнцэнээс суралцаад тэгэл ингээд явсан. Тэгээ явж жагаад 13 онд янз бүрийн шалтгаанаас болоод USA компани маань IT-ийн бизнесээс гарсан байхгүй юу. Тэнгүүд одоо яах вэ гэдгээ бодож эхэлсэн. Тэр үеэс эхлээд манай компани яригдаж эхэлсэн байхгүй юу. Тэгээ өмнөх USA компани гүйцэтгэх захирал маань чи компани байгууллаа гэж надад зөвгсөн байхгүй юу. Би бол ерөөсөө тгий гэж ерөөсөө бодоагүй байсан. Тэгээд компани байгуулаад би чамд одоо мэддэг чаддаг юм зааж өгнө тий. Миний ментор байхгүй юу. Тэгээд ихэлсэн. Би тэр хүний одоо юугаар надад ирчүүч өгсөн учраас би ингээд ихэлсэн. Яг тэр үед бол эхлүүлэх гэсэн бодлоо яг байгаагүй. Тэгээд зэрэг ороод ихэлсэн. Тэгээд одоо хүртэл явж байгаа. Тэрнээс өмнө бизнес хийж үзчихсэн үү? Хийж үзэж байгаагүй. Зүгээр ер нь хизээний бизнестэй болно гэж бол боддог байсан. Гэхдээ тэр нь бол тэр үе гэж бол би ерөөсөө бодож байгаагүй. Тэгэд чиний ажиллаж байсан компани чинь ERP хийж байгаа дампуурчлаа ч юм уу. За болээ бизнес гарлаа тий. Тэгээд чи яг тийм бүтээгдэхүүнээр дахиад тийм зах зээл рүү орох чамд айц төрөөгүй юу? Ер нь бол нөгөө хэрвээ чи ямар нэгэн ажлыг бусад хүнээс илүү хийж чадчих байгаа бол тэрийгэ зарах хэрэгтэй гэж би боддог. Тэгэхээр зэрэг би бол хийж чадна гэдгийг бол мэдчихлээсэн л да. Тэгээд яагаад гэвэл надад тийм мундаг туслагч байсан. Тэгээд тийм болохоор зэрэг тэрнээс л байгаагүй.
Тэгээд Аз болж надад хамгийн ихний захиалагч болсон. Аха. Тэр захиалагч нь баг намайг хагас жилт хийжсэн байхгүй. Тий. Тийм би ганцаараа л ингээл захиалагчийн байран дээр очиод ажиллаад код бичээ шинжилгээгээл нэвтрүүлээс Ганцаархан байсан уу? ганцаараа л яваад байсан. Аха. Тэгээд нэг хагас жилийн дараас Яаж том захиалагч болчих вэ? Том захиалагч гэдэг чинь бас том мөнгө шүү дээ, тий. Тийм надад үнэхээр итгэсэнд нь би бол одоо л баярлалаа. Тийм зүгээр ингээ ганцаараа явж байгаа хүндтэй Ямар компани байсан бэ? Гонга мебел. Аха. За. Тэгээд энэ дээр явлаа. За яг жинхэнэ бизнес болохыг гэхээр хамтрагч болох хэрэгтэй болсон уу? Хамтрагч байсан бай. Ерөөсө хамтрагч маань манай нөгөө ментор байсан. За. Хоёр хамт үүсгэн байгуулсан ер нь бол. Аха. Тийм тэгээд хин гэж хүн байгаа байлаа. Хотгон баяр захирал одоо Монголын IT-ийн бизнес IT-ийн ертөнцид бол копи гэдэг нэрээр алдартай. Аха. Тийм айгүй мундаг туршлагатай хүн. Тэгэхээр ийм туршлагатай хүнтэй бас өөрийнхөө ментортойгоо нэг баг болоод бизнес байгуулна гэдэг чинь ер нь хэр баргийн тохиолдолд аз биш шүү дээ. Статтай. За ингэснээр чамд яг ямар давуу талууд бий болж исэн бэ анханасаа? Мэдээж зөвлөгөө авдаг байсан ба. Тийм зөвлөгөө авна гэж мэдгүй чадахгүй болох болгонд очивол асууна. Тэгээд шантрах үйл зөндөө байсан. Очиод гомдолтой. Йоо би өстө хэцүү байна. Өөрөө ч унтчих чадахгүй энэ төр гэлээ. Тэгэл тэр болгонд надад ингээд зоригжуулаад тий. Тэгээд ерөөс ингээд тэр зоригжуулна гэдэг чинь айгүй том юм байлээ. Яг юм төвшиг тулгуур юм гэдэг чинь. Тэгээд мэдээж тэр хүн бол маш олон танил талтай тий. Тэр хүмүүсийн танил талууд мэдээж бизнес бас хэрэгтэй үедээ хэрэгтэй энэ төр тий. Бодлон зарим ингээд захиалагч болно гэдэг чинь ингээд юм давуу талууд бол зөндөө байсан л да. Тий. Одоо ч гэсэн зөндөө байгаа тий. Чи яг ингээд анзаарч яхад борлуулалтаа анзаарч яхад тий. Танаа үйлчлэгийг авсан байгууллагуудын хэдэн хувь нь яг танаа хувийн танил талаараа холбогдсон байгууллагууд байсан бэ? За, яг тэр тооцоог бол гаргаж байгаа хүнийг 30% л болдог гэж бодож байна. Тийм үү. Бус нь бол тэгээ яг хаалган тогшоол залгаал оруулсан клиент. Ер нь бараг л гэсэн. Тэгсэн байх гэж одоо тааж байна. Тэгээ яг бодоод үзэх яхаа юм гэдэггүй. За, зоригжуулдаг гэсэн шүү дээ өөрөө чинь. Тийм. Нэг ганц гоё хэлсэн үгнүүд мотивацийн үгнүүд байдаг шүү дээ. Чамд яг хамгийн их наалтсан үгнүүд нь юу байсан бэ? Хамгийн ихдээ надад л хийвэлгүй айвалгүй хийх гэж хэлчихсэн. Тэгээд би нэгэд хэлсэн. Би гэтээ эхлэх үедээ бол за одоо нэгэд одоо өөр газар надад саналууд ирж лээсэн л та ингээд болохгүй бол өөр газар орчиндаа гэж бодчихсон байхгүй. Чи нэг эхэлсэн юм чинь бол тэгэж тийм дураараа юм гэж байдгүй юм байлээ. Тэр бол дундаас нь ойлгосон л. Тэгээд ингээд яах вэ би одоо ингээд ганцаараа ингээд яваад ах байх уу гэж ингээд ярьдаг лээсэн. Тэр үед тэгээ чи нэгд хэлсэн болохоор ингээд хийвэлгүй бай. Тэ айвалгүй хийгээл хэлсэн. Тэгэл одоо яаж байгаа юм? Одоо үзүүлээд гэж. Одоо яг хідүүл байгаа юу? Танаа альбом чарсан чинь бас их олуулаа зогсож байсан шүү дээ. Тийм. Одоо 28 л байгаа. 28 л 2 жилийн дотор ганц хүнээс 28 хүн. Мундаг үстэй. За тэгээд ерөнхийдөө IT-ийн зах зээл дээр те манай үзэгчид зарим нь гарааны бизнес хийх гээд мэдээж харж байгаа. Гэхдээ зарим нь л IT-ийн салбарын тухай мэддэг байж магадгүй те. Тэгэхээр IT-ийн салбар дээр бизнес хийх мэдээж нөө гарааны хөрөнгө оруулалт арай бага байдаг шүү дээ те. Энтэй адилхан ингээд олон хүнтэй болоод ихлэхээр гол зардлууд юу вэ юм бэ? Тэгээд ер нь IT-ийн сайн инженеруудын цалин ямар хөө вэ? Ерөнхийдөө бол хамгийн гол зардал бол цалин шүү дээ. Яг хүний зардал гэсэн үгтэй маш сайн инженеруудыг авч ажиллуулах энэ хэрэгтэй болно. Манайх болохоор зэрэг ерөнхийдөө эхнээсээ дөнгөж төгссөн хүүхдүүдийг авч сургаж ажиллуулсан. Тэгэхээр зэрэг эхний зардал бол мэдээж бага болч таарна тий. Нөгөө хүмүүс маань сураад мэдлэгэн дээшлээд ингээд яг төсөл гартаад ингээд хийж чаддаг болохоор зэрэг яг одоогийн зах зээл дээр өгдөж байгаа тий тэр цалингийн тухай яригдаж эхэлж байсан л да. Яг тэд гэж хэлэхэд бол бас хэцүү. Тий. Янз бүр маш харьцангуй байгаа. Ер нь хамгийн доод нь 600-аас эхлээд нэг дэшээ 3 сая хүртэл ч юм уу тий. Энэ хооронд байгаа. Байдаг уу тий. Тий. За одоо яг танаа байгууллага дараагийн чинь одоо хамгийн том хүлээж байгаа даваа юу байгаа вэ? Дараагийн том даваа юу? Одоо тэгэл ер нь бол яг энэ систем манай ч одоо гэсэн одоо ERP гэсэн систем хэвтрүүлэг. Энэ системэл ерөөдөө Монголын бүх компанид хэвтрүүлнэ гэсэн юм зорилготой. Монгол ер нь эхний ээлжинд бол Монголын л та. Тэгээд цаашдаа яхаа мэдхгүй таашгүй тийм. Монголын том компаниуд чи ерөөдөө өөр гадны үнэтэй компаниудын ERP системүүдийг нэвтрүүлсэн байдаг шүү дээ тийм. Тэгэхээр танаа системээр суулгах боломж юу н харагдаж байгаа юу зарим байгууллагуудад? Энэ процесс хэрэг хүндрэлтэй вэ?
яг нэг гадаад тэр SAP гэдэг ч юм уу тийм ингээд том системүүд шүү дээ. Тэр системүүд чинь өртгөн аягүй их болохоор зэрэг Монголын хамгийн баян компаниуд тэрийг авч байгаа ч байл та. Тийм. Тэгэхээр зэрэг яг өртөг зардлаа хэмнэе гэж хэрвээ шийдэх юм бол манай систем бэлэнд байж байгаа гэсэн үг тийм. Хэрвээ тэр компани тэр төлбөрөө төлөөд ингээд ашиглаа явахад асуудалгүй тэрэнд бол бид нар бодлыг яахгүй шүү дээ. Хандахгүй гэсэн үг лээ. Зах зээлээ яг хэр анализ хийж байгаа вэ? Сүүлийн үед чи нөгөө код бичгээ багасгацсан. Ерөөдөө борлуулалт дээр анхаарч байгаа гэсэн шүү дээ. Тийм. Борлуулалт дээр яг юу хийж байна? Борлуулалт дээр яг нөгөө анализ зах зээлийн судалгааны дээр бол хийсэн юм яг үндэ алга байна. Одоогоор бол нөгөө манай компани 2 жилийн турш борлуулалт дээр ерөөсөө анхаарахгүй, ерөөсөө наашаа хандсан захиалагч болгон дээр үйлчлэгээ үзүүлж явсараа л ингээд өдөө хүрсэн. Тэгээд сая болохоор ICT Expo-д оролцсон анх удаа. Тэгээд тэндээсээ гарч ирсэн одоо сэчмүүд араас хөцөлтөд ингээд явж байгаа. Ерөнхийдөө бол тэгэл орж исэн шижмийг алдахгүй араас нь хөцөлтөхийг хичээж байгаа. Маш олон стартапууд ялангуяа B2B буюу бизнесүүдэд үйлчлэгээ үзүүлдэг стартапууд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс илүү бүтээгдэхүүнээ тэр борлуулалтыг айгүй урт төвөгтэй циклээс болж дампуурсан байдаг шүү дээ, тийм. Танай хувьд энэ цикл хэр урт байна? Нэг байгууллагт одоо үйлчлэгээ нэвтрүүлэхэд ямар хуу даваануудыг давж байна? За ер нь бол доод тал нь ERP систем айгүй том систем болохоор бүтнээрээ нэвтэрж байгаа тохиолдол доод тал нэг 4 сараас за 3 сараас ч юм уу те маш чахлаа гэж бодоод 3 сараас эхлээл жил хүртэл зарим нь бүр 2 жил хүрэх тохиолдол байна шүү дээ. Тэгэл янз бүрийн хугацаатай. Ялангуяа групп компани нэвтрүүлж байгаа бол тэгэл тэр чинь зөндөө олон охин компанитай те тэр болгоныхын асуудлыг шийдэлгээл явахаар хугацаа тэрнээс хамаарна л та. Маш олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгэхээр доор хаяж 3 сар болно тий. Тэгэхээр чин 3 сарын турш тэр инженерүүдэд цалинжуулаад яваал байна гэсэн үг. Нөө бүтээгдэхүүн чинь өөрөө яг мөнгө хийж эхлэхгүй л байна гэсэн үг үү тий. Мэдээж урьдчилгаа гэж болно. Гэрээ байгуул чинь урьдчилгаа гэж байгаа юм. Тэгэл тооцоолол зохицуулсан. Энэ тооцоон дээр алдчихсан нь одоо бол. Ер нь бол алдагдлаа төслөл байгаа шүү дээ. Алдаг ер нь бол санхүүгийн тайлгаа төслөөр нь гаргаж хардаг. Тэнгүүд айл төслөлт ашигтай алдагдлаа гэдэг харцдаг. Тэгээд ялангуяа нөгөө хамгийн анхны манайд байхгүй шийдэл жишээлбэл те юу гэдэг одоо рестораны шийдэл ингээл ийм тусдаа ингээд тийм шийдлүүд нь шүү дээ. Рестораны зүгээр ингээд тавилгын компани байна гээл юу гэдэг эсвэл зүгээр пост дэлгүүрийн пост байна гэдэг ч юм те. Тийм шийдэл болгон ч цаанаа нэг өөр шийдлүүдийг гаргах шаардлагатай болдог. Тэгээд анхны тийм захиалагч нартай бол хамаагүй хөнгөлөлт үзүүлдэг те. Ялангуяа юу гэдэг шүдний имлэг гэдэг ч юм те. Тэнгүүд чинь шүднүүд ингээд зургийг гаргадаг. Тэр манайд одоо бэлэн байхгүй шүү дээ. Тэрийг бид нэр хөгжүүлэн ингээд за тэрийг системийг бид ингээд одоо энэ газар хямдралтайгаар хийчихээ. Алдагтай байг хамаагүй хөрөнгө оруулах болог те. Тэгэхээр зах зээл бол одоо дөнгөжл ярьж эхэлж байгаа юм байна шүү дээ. Тийм дөнгөжл одоо. Яг маркетингийн тал дээр ялангуяа борлуулалтын тал дээр мэрэгжлийн одоо энэ тал дээр мэрэгжсэн хүнээс зөвлөгөө авч ирсэн үү? Яаж явж байгаа вэ? Мэрэгжсэн хүнээс зөвлөгөө авч байгаагүй. Зүгээр менторынхаа зүгээр өмнөх туршлагаар тий. Ингээд ингэж хийдэг ийм хэрэгсэл байдгийг бид нар одоо систем администрашн хийхдээ ийм дээр алддаг шүү гэдэг ч юм уу тий. Иймнээс болж захиалагч ингээд шийдвэрээ гаргадаггүй маа гэл тий. Иймэрхүү юм болсон ментороосоо сонссон. Тэгээд яг мэрэгжлийн хүнтэй бол хамтрий гэж мэрэгжлийн тийм борлуулалтын хүнтэй болъё гэж одоо бас ярьж байгаа л та. Тийм. Гэхдээ нөгөө борлуулалтын хүн болгон яг ERP систем зарч чадна гэж үгүй байхгүй. Тийм тийм. ERP систем мэддэг хүн тэрийг зарахгүй бол ингээд нэг функционалын асуугууд мэдхгүй баг байх юм бол тэр чинь тэгээд ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг бол ERP мэддэг хүнээ борлуулагч болгоно эсвэл нэг борлуулагч хүнээ ERP мэддэг болох юм хоёр сонголттой болчихно. Тэгэхээр юу мэддэг хүн борлуулагч болцсноос арай дээр баг. Тийм байж магадгүй тийм. Өнөө хүртэл тэгж явж байгаа юм. За тэгэхээр чи бол яг инженер хүн шүү дээ тийм. IT-ийн инженер хүн тийм. Яг ингээд бизнес хийгээд явхад сурах шаардлагатай юм их гарч байгаа баг. Өөртөө ер нь ойрын үед ямар хуу шин мэдлэг чадруудыг илүү их шунахаар нь сурж байна. Одоо бол төслийн менежмент PMBOK гэдэг стандарт гэдэг шүү дээ. За. Project management body of knowledge. Гой ном гарсан байсан те сүүлийн үед яг энэ дээр. Тийм нөгөө угаасаа нөгөө юу гардаг тэр ном нь гардаг. Тэр ерөнхийдөө төслийн менежментийн PMP сертификат гэдэг байдаг шүү дээ. Тэр сертификатыг авах гэдэг энэ жил зорьсон байгаа. За. Тийм. Ямар ч гэсэн төслийн би өөрөө нөгөө төслийн менежментийн тэр стандартыг өөрөө сертификат авчаад ажилчдаа тий нөгөө төслийн менежүүдээс сургалтаа хийгээд манай бүх төслүүд яг тэр стандартаар явдаг энэ төр тий төслийн хоцролт үүсдэггүй тий гээд ингээд төслөө айгуу сайн төлөвлөлтөд кост менежмент бүх юм айгуу сайн хийдэг болохыг зорьж байгаа. Тийм тэгэхгүй бол одоо манай бид надад ч ялгаагүй төслийн менежментийн чадвараас ингээд дутаад
байгаа юм бол ажиглагдаж байгаа л да. Тийм. Энэ сертификатыг яаж авах гэж байна? Үзэгчд мэдэхгүй байж магадгүй. За. 12 сард Монгол анхудаа сертификатын шалгалт авах гэж байгаа юм билээ. За. Наа нэг контакт аваа гэж цуглуулах хэрэгтэй гэдэг юм билээ. Яг тэр институтээс Project Management Institute лөө тэндээс ийм сургалтуудыг аль биесийн сургалтуудыг аваад 35 цаг цуглуулад тэгээд 2 жилийн туршлага байх хэрэгтэй гэдэг юм лээ. Төслийн менежментээр ажилласан. 2 жилийн туршлага болгоос бүрдсэн болохоор тэгээд шалгалтаа авах боломжтой. Аха. PMI conference гэсэн болсон шүү дээ, тийм. Хавар болсон тийм. Аха. За. Өөр одоо бизнес дээр ямар бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байна? Одоо ерөнхийдөө манайх ERP систем гэж яриад эхлэхээр зэрэг байгууллагын бүх IT-ийн юм яригдах шаардлагатай болдог. Одоо ингээд сүлжээг нь өөртөө хийгээд орхичиж болохгүй тийм. Юу гэдэг нь тэр сүлжээний дэд бүтэц IT-ийн одоо өөр юу гэдэг тийм. Тэр бүх юмыг бид нар шийдлийн цог шийдлийн гаргаж өгдөг, тийм үйлчлэгээ үзүүлдэг. Мөн одоо серверээ өөртөө шийдгээ орхичиж бас болохгүй тийм. Сервер чинь бас аягүй үнэтэй. Тэнгүүд манайх сервер түрээс үйлчлэгийг бас үзүүлж байгаа. VPS-ийн үйлчлэгээ. Тэгээд веб бас их шаардлагатай бол ингээ зарим дэлгэцүүдээр нөгөө хурдан ажил ингээ юу гэдэг те бизнес шаардлагаас хамаарат веб хэрэгтэй боломжтой вебийг хийж өгч байгаа. Мобайл аппликейшн бас хэрэгтэй болон зарим тохиолдолд те тоолох хийхэд ингээ бичээд хийхэд хэцүү байдаг бол мобайл аппликейшнаар зургийг аваад те баркодыг уншуулад ингээ тоолгоо ичдэг тийм аппликейшн үрт хийцэн дэр байж байгаа. Тийм юм бол хийгдэж байгаа. За тэгэхээр одоо ингээд үндсэн бүтээгдэхүүнээ дагаад бас revenue эргэлтийн өрөнгө бий болгох өөр ингээд нөхцөлүүд гарч ирж штэ тий. Одоо эндээс өөр ямархуу том дагалдагч хөрөнгөний үүсвэр бий болж болох вэ? Одоо бол нөгөө IT-ийн бас ийм үйлчлэгээ үзүүлээд байгаа. Компаниуд чинь IT-ийн ажилтдаг нэг ажилтнтай байдаг шүү дээ. Тэр ажилтнууд ингээд хэрэгтэй үед амар хэрэгтэй. Нэг юм болчоор ерөөсөй сараач хэрэггүй байж магадгүй болчдөг шүү дээ. Трейдерийн дэвтэрхгүй л байгаад л байдаг. Тэр хүнийг байнга цалинжуулаад байх хэцүү байдаг тийм болохоор зэрэг танах IT-ийн бүх тэр асуудлаа манай датаг. Манай дээр бол call center ажиллаж байгаа. Манай хүмүүс дуудлага аваад очиод бүх засвар принтерийн хоор цэнэглэх бол цэнэглээ тийм. Ямар компьютер вируссан ба тэрийг форматлаад гэдэг ч юм уу тийм. Энэ бүх үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэгэхээр зэрэг тийм цогц үйлчлэгийг рүүгээ бас одоо сандсан бодлолтой хийж бас бодоод байна. Тийм. Энэ өшийн зах зээл шүү дээ тий. IT-ийн цогц сервисийн үйлчилгээ. Цогц сервис үйлчилгээ. Та за одоо ингээд танах ингээд 2 жил болчлоо. Гайгүй ингээд доктортой ажиллаж байна тий. Макро эдийн засгийн талаар хэрэг судалж байна. Одоо эдийн засаг дэшөө доошоо болж байна гэж ярьдаг шүү дээ тий. Энэ та нарт мэдрэгдэж байгаа юу? Мэдрэгдэж шүү дээ. Одоо мөнгө нь орчихгүй бахан авалгууд. Авалгуудаа цуглуулах гэж бас нэлээд явж байгаа. Тэгээ яг макро гэдэг нэг амир бол тийм шиг ач холбогдлогч орсон юм бол одоо алгал байна. Одоохондоо бол болчлаа учраас. За. Цаашдаа бол яг харахлаа. За одоо стартап гэдэг утгаар нь би бас хэд асуултсамаар байна л да. Их шантардаг гэсэн те хэцүү байдаг гэсэн. Одоо яг шантарсан үедээ мэдээж чиний хувьд бол их азтай юм байна шүү дээ те. Таны ментор чинь болохоор нэлээд Ахмад бас салбарт олон жил ажилласан хүн байгаа шүү дээ. За тийм хүн байхгүй байвал одоо яах ёстой юм? Тийм хүн байхгүй бол одоо тийм хүн хайдаг л байна. Тийм ямар нэгэн ядаж зүгээр зовлон зориглоо ярьж байгаа тийм нэг хамтрагч байх хэрэгтэй. Яг тэр хүн өөрөө гардаж юмдаа оролцохгүй байдаг ч гэсэн тийм. Яг тийм хүн байх хэрэгтэй. Ганцаараа тэр бүх ачааллыг давна гэдэг бол асал амар пэшнтэй тийм амар их хүчтэй хүн л яг тийм байх ганцаараа явах гэж бодчих. Ялангуяа ERP систем ч айгүй урт хугацаанд үргэлжлэдэг. Систем болохоор юм нэг юм зараад өрчихгүй шүү дээ. Тэгээд араас нь ингээл зөндөө алгасгал гарна. Тэр болгон шийдээд явна тийм. Байнга явж харилцаатай байна тийм. Одоо хэрэглэгчтэй тэгээд бөөцөлөх гэдэг юм их яриад байгаа шүү дээ сүүлийн үед. Том компаниуд ч гэсэн их ярьдаг болсон байна л да. Хэрэглэгчдэд үйлчлэх утас гэж гаргадаг тийм. Тэр шиг хэрэглэгчтэй бөөцөлөх ямар одоо арга технологиуд хэрэгжилж байна. Ер нь бол нөх хэрэглэгчтэй бол бөөцөл хийх хичээж ирсэн. Гэхдээ нэг ажлын ачааллаас хамаарат бол ингээд тэр болго ингээд утасны дуудлагад нь хариу өгч чадахгүй ч юм уу тийм ингээд юм асуухт нь хурдан за нэг алдаа гарч бодлоо шүү дээ. Алдаа гарахад тэрийг өдөртөө засаад өгч чадахгүй тийм. Ингээд иймэрхүү байдалтай байсан. Тэгээ одоо яг олуулаа болсон болохоор одоо энэ ажил бол харьцангуй ингээд тараагдаад гайгүй болж эхэлж байгаа. Тэгээд мэдрийн хамгийн гол зорилго бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн оптимал байлгах. Энэ бол хамгийн тэр хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байснараа дараагийн борлуулалт шууд хийгдэнэ. Ялангуяа ERP бизнесийн тохиолдолд бол тийм. Тэгэхээр зэрэг одоогийн энэ төслийн амжилттай байлгах гэдэг бол борлуулалтанд хийж хамгийн том
нэмэр. Аха. Тэгэхээр танаа одоогийн хэрэглэгч чинь дараагийнхаа хэрэглэгчийг өөрөө чирээд авчиж гэн гэсэн үг үү? Тийм, ер нь тэгж явах тохиолдол байгаа. Тэр компани авсан юм чинь одоо манайх ингээ авчиг гэдэг ч юм уу тийм юм шийдвэр бол зөндөө гардаг. Бас нэг зүйл анзаарч байсан шүү дээ. Ямар нэгэн салбарыг эзлэе гэж байгаа бол салбарынхаа хамгийн тэргүүний компаниг очоод авчих те. Тэгэхэд араас нь дагаа орд ирдэг гэдэг шүү. Чи энэтэй санал нийлэх үү? Магадгүй. Ер нь бол Mons Group-т ер нь USA гэж компани байхтай Mons Group хамгийн анхны ERP систем төсөл нэвтэрсэн байхгүй юу. Тэгвэл Mons Group-ийн нэвтэрсэн тэр төсөл бол айгүй өөр газруудад айгүй нэр хүндтэй. Mons-ийн тэр 10 хэдэн компани манай систем ашиглаж байгаа гэдээ хэлэхэд бас айгүй их юутай байдаг. Дөрөвдүгээр цэглэлийн станц тий. Дөрөвдүгээр одоо төрийн байгууллага дээр очиод ярихад дөрөвдүгээр цэглэлийн станц бид нэвтрүүлсэн шүү дээ гэж ярихаар айгүй нэр хүндтэй тий. Тэнгүүд чинь ингээд байдал өөрөөр ирэх юм юм гардаг тий. Traction гэж яриад байдаг тий. Одоо нөө чиний замнал түүх чинь бол маш үнэтэй борлуулалтын зэвсэг болдог тий. Тий. Success story. Аха. За тэгээд 20 хэдэн хүн 2 жилийн дотор ажилд авсан байх юм. Миний хувьд бол бас айгүй хэцүү санагдаад байна. Яаж 20 хэдэн инженерийг ажилд авбаа сайн хүн болгоход чи хэцүү үстэй ер нь. Ер нь бол манай компанид орё гэдээ ирж байгаа хүүхдүүд ер нь бол одоо төгссөн хүүхдүүд илэрдэг тий. Ер нь ERP систем мэддэг тий ингээд ийм бив билүү хүн бол ирэхгүй шүү дээ. Тэр үнийг бол мэдээд сургаж авна. Тэгэхээр зэрэг сургах процессд л илүү анхаарч байна да. Тэгээд ямар ч нэг юм хэлээд хөө сурчдаг тий. Тэгээд нэг ийм би нэг бүтээсэн ирмэлцэлтэй тийм хөхтэй байж шууд авчдаг байхгүй. Тэгэл заагаал мэдээл тэгэл. Яах тэр дүм өнгөнд харахгүй л авчдаг юм шүү дээ. Дүм бол ер нь хардаг. Энэ бол аль болох сайн хөхт авахыг хичээдэг. Тэгээд яг дүм мууч гэсэн би үнэхээр ингээд ажилламаар байна. Би ингээд энэ сурмаар байна гэж байгаа хөхтэйг бол би авчдаг. Тэр бол авчдаг тийм. Гэтэ бол эхэндээ бол цалингийн нөхцөлийг бол мэдээж. Хүн халах тохиолдол байсан уу? Халах уу? За чамаа халлаа гэж хэлж бол байгаагүй. Зүгээр цалингийн нөхцөл дээр ингээд чи ийм байгаа учраас ингэж бууруулаа гэж хэлэнгүүт нөгөө чинь тэгээд намайг гар гэж ингэж бодоод идэх ч юм уу тийм. Гарчижсэн тохиолдол байгаа. Тэгээ өөрөө компанид ажилтдаг байжгаад ингээд одоо доороо хүн ажилуулдаг болж байна тий. Тэгэхээр чам сэтгэл зүйн хувьд ямар одоо өөрчлөлтүүд гарт юм байна? Нөгөө манай ментор намайг хэлдэг чи ингээд өөрөө л ажиллаа хийх гээд байна тий. Би менежер бай гэдэг байдаг. Тэгээд би бас нэг тийм дутагдaltaй талтай байгаа. Тэрийг одоо засаад явж байгаа л та. Өөрөө л хийх гээд байдаг. Тэгээд ерөөдөө нөгөө хүмүүсээ хурдан сургаад тэгээд өөрөө болохоор нөгөө кодын ажилласаа ингээд өдөр тутмын тийм ажилласаа чөлөөлөд илүү борлуулалтанд анх харах ч юм уу илүү алсыг хараад гэдэг ч юм ингээд ажиллах хэрэгтэй билээ. Тэгэхээр зэрэг тийм менежер хүнд одоо жишээ нь хамгийн наазахын чадварууд юу байх хэвээр хүмүүсээ мэдээж маш сайн сурах. Яг өөрийнхөө мэдлэгийг шууд амжуулдаг тийм маш хурдтай дамжуулдаг байх хэвээр тэр хүнээ маш сайн сурах хэвээр ажлаа делегейт хийх чадвар бас их чухал юм билээ. Тэгэл яг өөрөө үлгэрлэх хэрэгтэй тийм. Өглөөх тусч байна уу? Өглөө янз бүр. Орой хэрэг ингээд 3 мөрт хүртэл суучвал бас тэгэл 10 мар хүртэл ажил дээр ирэх хэцүү баг л та тийм. Янз бүр. Зарим нөө том компаниуд ч тэгдэг гэсэн шүү дээ нөө. Ажилтаа цагт нэрүүлэхийн тулд үүдэн дээр нь CEO нь гарч зогсож байгаа өглөө болгон гар ирдэг гэсэн. Тий. Ерөнхийдөө одоо Silicon Valley-гийн компаниудыг хараад байгаа заримдаа бүр Chief Happiness Officer гэдэг ажлын байрыг ерөөсөө аягүй жаргалтай газар байх хэрэгтэй тийм. Тэр хүний ажил ийм байт юм байлээ. Танах одоо компани доторх соёлоо анханаас нь яаж бойжуулж байгаа вэ? Яг янз бүрийн сургалтууд ингээд хийж л байна л да. Хандлагын янз бүрийн сургалтууд гээд хийж байна. Тэгээд ер нь шинэ хүн орж ирлээ гэхэд тэр хүнийг нөгөө хуучин хүнд дагалдуулаад өгчдөг. Нөгөө бади хөтөлбөр. За. Тэгээд өгчдөг. Тэгээд тэр хүн юмаа сургаад ингээд явдаг. Тэгээ өглөө болгоо нэгтийн өглөө болгоо Японоор чорэ өглөөний уулзалт гэж хийдэг. За. Энэ Япон соёл уу те? Япон ер нь Япон соёл. Манай ментор бас Японд нэлээд байсан болохоор өмнөх мад бидний нөгөө USA компани гэсэн тийм байсан. Тэгэхээр зэрэг Япон соёл нэлээд яадаг төвчтэй. Хүнээс асуулт асуух журам мурам гэл ингээл баахан журам мурам гаргацсан. Тэ бүх оролтуудаа бэлдэж ирж байгаад тэ хүнээс асуух хэвээр тэрнээс тэр хүний цаг ингээд үрээд авахгүй гэдэр гэл тэ. Тэгээд зөндөө олон тийм журмууд байдаг. Тийм нэгтгэн өглөө бол тэр ирчилгээ гэж хийдэг. За, ирчилгээ наа чи өстой гоё үг байна. Яах вэ ирчилгээ гэхээр?
манай ажилчид ч нөгөө нэг захиалагч нараа ингээд тараад суурьших тохиолдол их байдаг байхгүй. Ялангуяа сонсголон ингээд байрлал захиалагч нар бол өдөр болго очиод байх хэцүү учраас энэ нь офис гаргуулад тийчээд ажилладаг. Тэгэхээр зэрэг 7 мөчөнгө уулзахгүй байдаг. Ер нь бол ингээд тархмал байгаа дахаар чинь хоорондын хамт олон уурын амьсгал их бүрдэж өгдөггүй. Тэгэхээр зэрэг нөгөө нэгтгэхийн өглөө бүгдээрээ офис дээрээ зуглаад тойрч зогсож байгаа зогсоогоор хурал хийдэг. Тэгээд тэнцэнэ яг за ингээд юу гэдэг те энэ 7 хоногийн шинэ 7 хоногт амжилт хүсье. Бид нар бол ингэн тэгнэ гэл зорилготой яриад те. Шинэ 7 хоногт энерги авт юм шүү дээ бөөнөрөө. Тэгээд за гэдэг будаалгаад игээл гэдэг шүү. Гоё юм байна те. Тэгээ нөгөө бас хооц гэж байдаг хамт олонны зөвлөл. Хамт олонны зөвлөл нь болохоор яг өдөртгөл байхгүй. Бasta цалингаас нь юу гэдэг нэг 10,000 төгрөг ч юм уу суудагчдаг хүмүүсээс тэр нь болохоор хамт олонны зөвлөлийн санд ороод тэрүүгээрээ янз бүрийн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулад ингэ явчихсан. Тийм юм байна. Гой солиоцтой юм байна те. Хооц гэж би баг анх удаага сонсч байна үгүй. Хоцролтын мөнгө хүртлийг бас тийш өгч. Тийм. За хоцролт бас мөнгөтэй юу те. Хэрэв хоцорж байгаа бол баярлалаа. Хооцод нэмэр орсон. Бид нар кино үзэх мөнгөтэй боллоо гэх. Ерөнхийдөө тэгээд тийм ээ. Наадах ч өстө сурмаар гоё санаа байна те. За өөр ер нь юу уншиж чинь сүүлийн үед ямар хуу их усрээс мэдээллүүдээ авч чинь. Одоо л нэг борлуулалтын дээр л би анхаарах хэрэгтэй болж байгаа учраас зэрэг борлуулалтын номлол унших хичээж байгаа. За маа нэвтрүүлгийн үзэгчид бол ихэнхдээ ингээд за би бизнес эхлэх үү яах уу гэж бодоод сууждаг хүмүүс байдаг. Хэдэн мянган залуучууд байгаа бах. За гадаадд сурж байгаа бас их оюутнууд их үздэг маа нэвтрүүлгийг. Тэгэхээр гадаадд сурж байгаа оюутнууд Монголд ирээд яг хөрсөн дээрээ бууна гэдэг чинь. Энэ хөрсөн дээр юм ихэд анхаарах зүйлүүд юу байгаа вэ? За шууд бол хариулж мэдэхгүй л юм л да. Монголд одоо юун дээрээ алдаж магадгүй зүйлүүд их байдаг бай бизнес хийгээ явахад. За энийг түр бодож байгаа хариуд тийм. Гэхдээ ерөөхдөө ингэж байгаа байхгүй нэвтрүүлэг үзэж байгаа гадаадаас үзэж байгаа залуучууд Монголд ер нь яг ямар байгаа юм бэ? Бизнес хийгээ явахад боломоор байгаа мөгүй мө тэрийг мэдэх гээд байдаг байхгүй. Ер нь бол болохгүй юм бол байхгүй гэж байна. Ер нь бол яг тэрнээс болохгүй болчлаа гэдэг ч юм тийм яг өөрөөс л хамаарч байгаа. Өөрөө л ингээл өөрөө л ажиллаа цагт нэгээл те харилцагчийн сэтгэл хангамжийг дэш нь ихтэй байгаа л те. Ингийн бол дараагийн борлуулалт орж ирдэг те. Тэгэхээр зэрэг яг тиймнээс бодлоод алдчихдаг гэдэг юм бол байхгүй. Яг миний тохиолдолд бол хөрөнгө оруулалт бол байхгүй. Шууд 2 компьютертэй бас компани хийсэн. Тэгэл тэр нэгээ явсараа өнөөдөр хүрсэн. Тэгэхээр зэрэг хөрөнгө оруулалтын дээр хэрэгтэй болвол хөрөнгө оруулагч хайхал хэрэгтэй болох та. Хөрөнгө оруулалт ер нь Монголд бизнес эхлэхэд хөрөнгө оруулалт заавал хэрэг байна уу? Яагаад IT-ийн бизнест бол байх албагүй гэж бодож байна. Зөв бизнесээс хамаарах байх. Зүгээр нэг дэлгүүр ажиллах гэж байгаа ч юм уу тий одоо үүдээ тийм бол мэдээж мэрэгжлийн өрнөд хэрэгтэй болно шүү дээ. Тэгэл тэр тохиолдолд гэтээ за хөрөнгө оруулалт байлаа гэж бодох тэрийг яаж хийж байгаа шийдчихлээ шүү дээ. Зээлмэл аваад ч юм уу. Тэглэхэд бол ингээ яг хэрэгтэй юмдаа зардлаа гарах хэрэгтэй. Тэгээд ингээ хэрэгтэй хэрэггүй нөгөө баахан сэтгэлийн хөдлөл баахан худалдаа авалт хийгээл гэдэг ч юм те. Тийм юм бол ерөөсөй байж болохгүй. Тэгэх юм бол тэгэл нөгөө нэг ирээдүйн юу ч нэгэл асуудалд орол тэгэл явчих шүү дээ. Тооцоотой байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэснээс одоо Монголд за танай компани бол өөрийн гэсэн үнэлгээгээ тогтоогоод ингээд хөрөнгө оруулалт авсан байгаа тийм энэ жил гадуур ерөнхийдөө компаниудыг яаж үнэлдэг энэ үнэлэх процесс юу яаж явд юм бэ? Үнэлэх процесс янз бүрийн гэдэг юм шиг үлээ. Үнэлгээний тусдаг компаниудаас байдаг юм шиг үлээ тийм. Тэр компаниудаар үнэлүүлдэг газруудж байна. Манай тохиолдол бол зөвхөн ирээдүйн орлогоо бид нэр таамаглаад өнгөрсөн хугацааныхаа түүхтэр үндэслээд бидний ирээдүйд ингэж борлуулалт хийх боломжтой. Тийм учраас манай үнцний юм гэдэг гэж үнэлж байсан. Тийм. Яг нөө хилцээр хийж байгаа тал бол ингээл янз бүрийн үнэлгээ хилтгэл юм л л дээ. Ингээд хоёр үүдээ хитгэн хүндтэй бид нар юунд нэгтгэх юм байх юм энэ гээл тий. Ялангуяа IT компани ч үнцэн өрөнгөө тийм амирыг яагаад тах юм байхгүй бариад тах юм байхгүй тий. Тэгэхээр зөв хүнэл хүнийхээ үнэлгээг л одоо үнэлж байгаа юм л да. Чадвараа. Оюуны өмчийн тал дээр гэрчлэгээ энтер аваад явсан уу? Энэ яаж явдаг вэ? Манай систем болохоор зэрэг open source систем. GPL лицензтэй байдаг. GPL лицензтэй гэхэлэр зэрэг хэрвээ
ерөнхийдөө код бол ингээд интернетэд нийтдээ байж идэг. Аха. Тэр кодыг хинч татаж авах боломжтой. Мгм. Тэгэхээр тэр кодыг татаж аваад тэр кодыг ашиглаад би юм хийсэн бол миний бичсэн код дагаад нийтдээ ихтэй болж байгаа хэрэгтэй. Аха. Бас ийм дүр мөлчлөлтэй байхгүй. Аа за. Тэгэхээр зэрэг тэн дээр зохиогч ирэх гэж юм бид нар ярьдаггүй. Аха. Кодоо шууд захиалагчид хөтөлгөж өгдөг. Тэр Мгм. кодыг захиалагч өөрчилж болно. Өөрөө л мэд. Мгм. гэсэн байл. Зүгээр тийм бидний хэрвээ саппорт хийж байгаа эсвэл баталгаа хугацаанд байгаа тохиолдолд код нь гар хүрэхгүй байгаараа гэж хэлдэг. Яг гэвэл бид нар саппортыг хийж байгаа учраас ямар нэгэн алдаа малдаа гарвал бид нэр өөртөөхөө л юм хариуцсан гэсэн Аха. зорилготой байна тийм. Тэгэхээр зөвхөн тэр зохиогч ирэхийг бол тиймэрхүү байдалтай байдаг. Бусад зүгээр лицензтэй програмууд байна л да. Мобайл програм гэдэг ч юм тийм. Мобайл програмыг бид нар бол кодоо нөлөөс эхлээ өөртөө бичиж байгаа шүү дээ. Тэр тохиолдолд лицензээ зардаг. Тийм тэр үед бол зохиогч ирэхийг юм. Гэхдээ одоо бол аваагүй байгаа. Ер нь авах. За, яванда гадаадын зах зээл рүү орё гэсэн амбиц байгаа юу? Аха. Орвол яг ямар чиглэлүүдээр орох вэ? Ямар боломжууд харагдаж байгаа вэ? Ерөнхийдөө. Яг энэ одоо ERP гэдэг энэ системээ дагнсан тойрсон имлэгчлэг бас зөндөө явагдах боломжтой гэж жишээлбэл бодож байгаа. Жишээлбэл одоо манай руу хандсан тийм юмнууд ч байна л да. Юу гэдэг одоо ингэ POS систем байлаа те дэлгүүрийн POS. Ер нь дэлгүүрт ERP систем битрүүллээ гэж бодлоо. Тэгмээд POS систем хэрэгтэй болно. POS систем нь дефолтоор бол манай энэ систем дээр ингээд веб байдаг байхгүй юу? Веб байна гэдэг чинь бол байнга онлайн интернеттэй байх шаардлагатай болно тий. Тэнгүүд онлайн тасарсан үед яах вэ? Тог тасарсан. Тог тасарчуд байгаа байхгүй шүү дээ. Онлайн интернет тасарчвал яах вэ гэсэн шийдэл хэрэгтэй болдог. Тэнгүүд чинь борлуулалтаа тийг алдчих юм уу тий? Тэр хооронд хийсэн бол. Тийм учраас офлайн шийдэл хэрэгтэй болдог. Офлайн шийдэл гэдэг чинь бол тусдаа аппликейшн, десктоп аппликейшн байна гэсэн. Веб биш. Тэнгүүд тэр аппликейшнийг чинь ингээ хаасаа үүдэлхийдээ хэрэг болдог юм байна л да. Тэнгүү тэр аппликейшнаа бид нар хийгээд зарах бас боломж ч юм уу тийм ингээ тойрсон боломжууд бол Аз руу их хэрэгтэй байгаа юу? Ерөнхийдөө хаашаа чиглүүл. Янз бүр. Ер нь бол энэ чинь Бэлгийн систем. Тэгэхээр зэрэг тэр хаваараа бас нийлээд харах зүйл юм шиг лээ. Аха. Одоо ингээд манай нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө богинох нь ингээд ерөнхийдөө өндөрлөж явах шиг байна. Уламжлалсан асуултууд байгаа. Стартапуудад гараанд бизнес хийж байгаа хүмүүс зөвлөхөд чиний өөрийн чинь сүүлийн 2 жил ингээд туулаад өнгөрүүлсэн түүхээс хамгийн үнэтэй нэг 2 зөвлөгөө өгөөч. Ер нь бол нөө тууштай байл гэж хэлэх хэрэгтэй юм шиг байна. Энийг хүн болгоо өгт юм аа өөр зөвлөгөө. Хит бас өөдрөг байх хэрэггүй. Тийм үү. Би бас амар оптимистик төлөвлөгөө гаргадаг. Тэгээд шинээр орж байгаа хүмүүс амар хурдан сурчин гэж амар боддог шүү. Тэгээд тиймэрхүү бас реалистик л байхыг хичээгээрэй. Ямар нэгэн шийдвэр гаргаж чад 2 удаа бод тий. 2 3 удаа бодоод тэгээд гэрэмэрээ зурх гэж байгаа л тий. Тэгж бодоорой л гэж хэлэх хэрэгтэй. Юм шиг санагдаж байна. Хит оптимистикаас болоод ингээ хугацаа удаашаа захиалагч авуурлуулаад гэдэг ч юм уу тийм юмнууд бас нэлээд гарч байсан болохоор зэрэг тэгээд яг өөрөө бүх юма хийх гээд ингээд явах шаардлагагүй. Тийм хүнээ маш сайн сурга. Тэгээд тэгэл тууштай гэж хэлдэг. Шантрах уяагаас зөнөх гарна. Нэг асуулт эсвэл асуучмаар санагчлаа. Түрүү хэлжсэн шүү дээ. Үйлчлүүлэгчтэй удмаар байгаа бол удын шүү гэдгээ бол эртний хэлсэн дээр үү те? Шулуугийн хэлсэн дээр үсттэй. Хэлсэн дээр. Гэхдээ нөгөө нэг яг ERP төсөлж айгүй урт хугацаанд үргэлжилдэг. Яг удаашрал нь аль талтай байна гэдэг чинь бас их асуудалтай байдаг байхгүй. Нөгөө тал дата гаргаж өгөхгүй, цэгцэлж өгөхгүй те. Ингээд шалгах хэрэгтэй юм ба цагтаа шалгахгүй те. Ийм юмнаас болоод удаашрал тохиолдол байна. Манайх зүгээр програмаа ингээд цагтаа дуусгаагүй ч гэдэг ч юм уу те. Нэмэлт хөгжүүлэлттэй. Тэрнээс болоод удаашрах тохиолдож байна. Тэгээд нэг айл талтай байдаг. Ер нь бол ингээд яриа суухаар зэрэг айл талтай байдаг. Тэгэхээр зэрэг тэр мэрийг ч гэсэн захиалагч яг хизээ ингэж юм гаргаж өгөх боломжтой. Тэр мэрийн яг ам хүчийг аваад гэдэг ч юм уу те. Ингээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг байна. Боломжтой. Ихэнх хүмүүс тэгдэж штэ. Монголын зах зээл жижигхэн. Монголын зах зээл дээр нэг ирээдүй байхгүй ч юм уу. Тиймэрхүү юм ярьдаг. Одоо тиймэрхүү байдлаар хардаг компаниуд байгаа штэ. Энэ талаар юу гэж боддог вэ? Монголын зах зээл хэр том юм ер нь? Яа масс продакшн ч юм уу те. Масс юу хийж үйлдвэрлэл хийж байгаа тохиолдол жижиг л те. Манайх шиг ч юм уу ийм газар бол баг гэж бол би хэлэхгүй. Биднэрт бол зах зээл зөндөө байгаа, боломж зөндөө байгаа. Ер нь бол ямар ч компани эхлээд явж байгаа те хизээний цагт ERP систем битрүүлэх хэрэгтэй л болдог.
Яа тэгвэл бүх юмнууд ингэ тархмал байдалтай өглөө цуглуулах хэрэгтэй болдог тий. Тэрийг харж байгаа шийдвэр ирээдүйн асар гарсан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Хизээний цаг тэр систем хэрэгтэй болно гэдэг чинь бидний хэрэгтэй байсаар л байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг одоохондоо бол биднэрт бол юу бол байгаа. Энэ бол цаашдаа ч гэсэн байх болно гэж бодож байгаа. Тийм. Энэ бол би бол нэг тэгээд яг IT-ийн бизнес манай нэг юу болохоор бүтээгдэхүүн өөр болохоор ERP систем болохоор зэрэг тэгж бодож иж магадгүй л тийм. IT-ийн бизнес ихт нэг хэцүү юм байдаг юм шиг санагддаг байхгүй. Зарим компаниудын удирдлага дээр орохоор IT ямар тэр компани чухал болохыг нэг л сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр компаниуд нэг өөрөө бас удирдлагын хэмжээ сурах хэрэгтэй бол гэхдээ энэ тал дээр яаж ажилладаг вэ? Тэгэл тасалдгүй сургалтын лекцүүд уншина. Ер нь бол нөгөө захиалагч нараа нэлийн сургалт өгөх хэрэгтэй юм байл л дээ. Сургалтууд өгөөд IT гэдэг чинь ийм юм байдیں۔ ERP гэж ийм байдгийн тий. Гэт ингээд ийм нэвтэрснээр ийм боломж давуу тал гарна гэд тэрийг нь очиж аль болох сайн сургалтыг нөх хэрэгтэй юм байдаг тий. Энэ тэнд лекцэн дээр очиж ярьдаг уу? Конференц дээр. Лекцэн дээр бол зүгээр оюутнуудын лекцэн дээр очиж ярьдаг бас яг одоо бол тийм нийт хүмүүс зориулсан тийм юу бол хийж байгаа. Ер нь бол ERP систем чинь яг очиж л нөгөө хүнтэй харьцаж яадаг хийдэг борлуулалт болохоос биш зуртаа реклам цацаал тийм ERP аваараа гэдэг ч юм ингэж хийж ойлгохгүй байхгүй. Тэгэхээр эхлээд тэр хүнээ тулж харьцаад ойлгуулад юм байдгийг тэгээд ингэж тулж харьцдаг дайрект маркетинг хийж ижил болдог гэж боддیں۔ Одоо тэгтээ зах зээлийн ингээд анализ хийж байгаа шүү дээ. Зах зээлийн анализ гэхээр янз бүрийн юунууд гардаг юм байл л дээ. Эхлээд нэг тэргүүлэгч нарыг нь авчдаг. Дараагийнх нь жижиг компаниуд ингээ авдаг ч гэдэг юм уу те. Танай хувьд бол ингэж сегментлж байгаа юу? Манайх бол ерөөсөө борлуулалт орж ирж байгаа бол бүгдийг нь л хичээж байгаа. Ер нь бол мэдээж эхлээд юу сэжмүүд орж ирж шүү дээ. Янз бүрийн борлуулалт сэжм. Тэнгүүд аль болох том борлуулалт те том дотроо олон үйл ажиллагаа салбартай тийм газар руу эхэлж төрүүлж ханддаг. Аль тэр алийг хурдан олж авах юм л тийм алдахгүй бол зүгээр тэгж зүгээр priority тавьдаг болохоос ер нь бол бүгд рүү ханддаг. Түрүү нөө хоёлоо customer бөөцөлөх тухай ярьжсэн шүү дээ. Өөрчлөлөгчөө. Энэ тал дээр чи яг одоо хэл мэдээл уншаад хахад барууны компаниуд бол ерөөсөө л өөрчлөлөгчөө бөөцөлөх номер 1 зүйл гээл энэ тал дээр маш юм бичиж байна л да тий. Чи энэ тал дээр ерөнхийдөө ямар инновацлог юм хий гэж зөвлөж байгаа юу? Яаж customer-аа бүр үнэхээр happy байх вэ тий? Яг нөгөө нэгдүгээр хэлсэн амдаа хүрдэг байх хэрэгтэй тий. Яг төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд энэ бол байнгын саппорт явуулсан манай дээр ажиллаж байдаг л та. Тэгээд тэр алдаа мадаг янз бүрийн юм бол хурдан шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Тэгээд ер нь хэрэглэгчээ ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. Яг тэр хүн юу хүсэж байна тий гэдгийг ойлгоод хариултыг тэгж л үзүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь айгүй одоо алдаа мадаггүй зөв харилцах л шүү дээ. Зөв үү те. Дунд нь буруу ойлголцдог шүү дээ те. Буруу ойлголцол үүсэхгүй байх хэрэгтэй юм шиг. Тэгэл зөндөө л өвчин зүйл байгаа болохоор зэрэг. Одоо компани манлайлж байгаа хүний хувьд ерөөхдөө нэг хитэн том яг гол үүргүүд байдаг шүү дээ. Чиний хувьд бол миний үүрэг энэ юм гэж яг бодож байгаа хамгийн гол юмнууд юу вэ? Ажилтаа сурах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. За тэгээд мэдээж борлуулалтын дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд нөгөө PMO гэж байдаг шүү дээ. Нөгөө project management office. Буюу нөгөө олон төсөл бүтцтэй байгууллагын хувьд болохоор зэрэг төслүүдийн хоорондын уялдаа холбоо өмнөх одоо суралцсан төслүүдийн туршлага тий. Тэгээд төслүүдийн дээр мөрдөгдөх журам, дүрм журмууд тий. Тэр бүхнийг боловсруулсан тийм нэг хилтэс байдаг. Тэр хилтэс нь болохоор төслүүдэд тэгэж тийм юмар хангаж явдаг. Тийм PMO гэж хилтэс байдаг. Тэгэхээр зэрэг тийм яг тэр шиг манай дээр тийм хилтэс одоо үүсэх ёстой гэж бид нар бол үзэж байгаа. Тэгээд бүх төслүүдээ ингэ нэгдсэн стандартаар нэг журмаар дээр тий явдаг. Тэгээ яг нөгөө Pimbock-ийн дагуу нөгөө бүх юугаа төслүүдийнхаа зардал тооцоо тий тэр бүх юм яг тийм нэг стандартаар хийдэг. Одоо ингээд ийм төслийн стандарт энэ төргээ ярихаар ихэнхдээ бидний толгойд бол нэг за 300-аас дээш хүнтэй том байгууллага дотор гэж ойлгоод байдсан шүү дээ. Одоо ингээд 20 гаруй 30 40 байгаа хүнтэй таны компани хувьд бол яг тиймэрхүү схем нэвтрүүлэхэд боломжтой юу? Яг боломжтой. Яг бол марч нь ажлууд төсөл төслөөр явдаг болохоор зэрэг тий.
яг тэр төсөл дангаараа маш амжилттай ингээд байх хэрэгтэй. Дангаараа ашигтай тий энэ төр байх хэрэгтэй. Тэгэхээр тус нь анализ хийж чаддаг байх хэрэгтэй. Тус нь анализ хийхийн тулд тэр хүмүүс тэр стандартын мэдлэгүүд хэрэгтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг тэр мэдлэгийг өгөх хэрэгтэй болж эхэлж байгаа. Энэ стандартуудыг одоо яг хаанаас авч байна? PMI Institute Монголын chapter байдаг шүү дээ. Тэр бид миний хувьд бол нэгдсэн автомобиль зөвлөлт бит хоёрын хувьд нэгдсэн байдаг. Тэндээсээ суралцсан юмнуудаа бол ажилчдаа түгээх сургалтын өгөх тийм зорилго явж байгаа. Мундаг PMI дээр нэг очиж ирсэн байна. Нэг нэлээд очиж ирсэн байна. Конференцт нь бол би ганц очиж байгаа. Саяхан сургалт авсан байхгүй тэндээ суусан. Ерөнхийдөө Монголд одоо ингээд янз бүрийн CEO-нуудын сургалт, иймэрхүү бизнесийн сургалтууд их болцсон байна тий. IT-ийн тал дээр ерөнхийдөө танахаас бас иймэрхүү стандарт сургалт гаргая гэсэн юм төлөвлөгөө байгаа юу? IT-ийн тал дээр ер нь манайх нэг сургалт яг энэ системийнхаа чиглэлээр сургалт явуулдаг. Хамгийн анхны манай ажил бол ер нь компани байгуулалт хамгийн ихний хийсэн ажил бол OpenERP-ийн сургалт явуулсан байхгүй. Тэгээд техникийн сургалт буюу яаж энэ системийг өөрчилдөг байх вэ? Функционалын сургалт буюу яаж энэ системийг нэвтрүүлэх вэ? Яаж систем нь юу хийж чаддаг энэ фичруудын заах тийм сургалтууд хийдэг л дээ. Энэ жил ч гэсэн ихээр төлөвлөсөн байгаа. Ер нь бол ERP-ийн мэдлэг ер нь их хэрэгтэй юм байна гэж бид нар бол үзэж байгаа. Бүх хүмүүсийг нэг боловсрол яг ERP-ийн боловсролыг олгох хэрэгтэй. Тэгжээж мэддэг болох хэрэгтэй. Би яагаад энийг асуусан гэхээр саяхан нөө Y Combinator гэдэг том инкубатор гэдэг шүү дээ тий. Y Combinator-ийн удирдлагын нэг тэгж ярьжсэн байхгүй. Чамд хэрвээ зах зээл байхгүй байгаа бол чи зах зээлээ өөрөө бий болгох хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ чинь ингээ сургачиж бий болгох юм байл л тий. Тий. Энэ шиг танад ийм цоошин зах зээл үүсэх бас боломж байгаа юм шиг байна тий. Тий. Боломж байгаа. Яг энэ ERP системээр тий лекцэн дээр явуулах юм боломж байна. Тэгээ танахыг хязгаарч худалдаж авахгүй байсан хүмүүсийг шин зах зээл болгож бий боожуулна гэсэн үг тий. Яг нэг очиод нэг цайрагч дээр очиод хүмүүсийн судалж уулздаг юм штэ. Систем ингээ ажиглуулад үзэхээр хүү хийм бэ гэх юм уу. Манай энэ ажил чинь байхгүй болчих юм байна тий. Хүү бис ажилгүй ингээ сууж байгаа юм байна. Тий. Гэл ингээл айгүй өөр болдог байхгүй юу. Ингээл ийм л ер нь ERP чи юм биш дээ энэ гэж тэгэхээр ойлгож эхэлдэг байхгүй юу. Тийм тэгэхээр зэрэг тэр мэдлийг эртхэн өгөх тал дээр бид нар бас бодоолаа. Манай ер нь бүх компаниуд бас хамтраад ингээд шин зах зээлүүдийг бий биендээ үүсгэж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад тийм тийм. За ерөөхдөө одоо миний сүүлийн асуултууд ирж байна. Стартап гэж хүмүүс яриад байгаа. Entrepreneurship гэж яриад байгаа тийм. Чиний хувьд яг entrepreneurship гэж яг юу вэ? Entrepreneur хүн гэхээр ямар хүн байх ёстой юм? Юугаар ялгаатай юм? Эрсдэл хүлээдэг. Ер нь бол ажлыг дуусгаж чаддаг. Ер нь байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар нэг юм ихлүүлчихэд нэг бүтээгдэхүүн за ярьж байгаа л тэгээд орчдөг ч юм уу тийм. Ийм байх юм бол яг юу тийм бизнес бол явахгүй. Тэгэхээр яг ажлыг дуусгаж хөвшигдэж чинь зуршил юм шиг байна л да. Ажлыг дуусгаж чаддаг зуршилтай байх хэрэгтэй. Тэгээд эрсдэл хүлээх боломжтой чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүл зохиогоо хүмүүс ч юм уу тийм. Тэр хүмүүс чинь бол хүүхэд хичээх ч юм уу тэг гэр бүл авч явах юм эрсдэл юу хариуцлага ирээгүй ба штэ. Тийм байх үедээ ялангуяа ийм эрсдлийг үүрээд үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Нэгэнт тэгээд гэр бүл хичээж байгаа юм чинь ингээд цалин нэг хэсэг байхгүй болно шүү дээ. Тэгээд тийм үед яаж амьдрах вэ? Тэрийгэ бодолцох хэрэгтэй болохоор зэрэг яг бизнес эхлүүлэх боломж нь айгүй хязгаарлагдаад эхэлт юм шиг санагдав. Тийм болохоор зэрэг тэрнээсээ өмнө яг энэ зөрчилдөд яриад үзэх хэрэгтэй. Ер нь бол эртхэн их эзэн дээр л гэж би бол бодож байна. Ямар нэг боломж яг боломж үдээгээ суугаад байвал хизээч ирэхгүй шүү дээ. Ер нь ирчих бол ирэхгүй гэж бодлоо. Тэгэхээр зэрэг шууд боломжоо өөрөө бүтээгээл эхлэх хэрэгтэй юм лээ. Миний хувьд бол азтай байсан болохоор. За тэгвэл стартап гэж яриад байгаа тийм. Гарааны бизнес гэж яриад. Зарим хүмүүс зүгээр бас барууны твлүүд бичээл байна л да. Бизнесийг зүгээр стартап гэдэг нэрнээс нь болж бити юм хий. Бизнес хиймээр байна гэд бити бизнес эхлүүл. Заавал нэг том асуудлыг барьж аваад тэрийг одоо шийдэл болохыг хичээ гэдэг байгаа шүү дээ. Энтэй санал нийлэх үү? Чиний хувьд стартап гэж юу ямар хөө юм байх хэвтэй? Яг стартап байгуулахын төлөө байгуулна гэдэг чинь утгагүй шүү дээ. Тэгэхээр ямар үн цэнийг хэрэглэгчдэд хүргэх гэдэг нь тэр үн цэнийхээ төлөөл явах хэрэгтэй. Тэгэж явж байгаа хоорондоо стартап гэж нэрлүүлнэ үү? Бүр боловсролцсон том компани гэж нэрлүүлнэ үү? Тэр бол хамаагүй гэж бодож байна. Мундаг. За тэгээд бид хоёрын YouTube хувилбар бас ингээд дуусчих шиг байна. Өнөөдрөө баярлалаа.